Орой өндрийн үзэгчдээ та бүхэн игэл үзээ хүлээн авч үзэж байна. Юу болов та нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр хууль зүйн сайд Тэмүүжнийг огцруулах нэ гэсэн ойлголт олон нийтийн дунд газар авсан ийм өдөр байлаа. Тэгэд энэ үйл явдлыг ярихын тулд өчигдрөөрөө болсон нэгэн үйл явдлыг эхэлж ярих ёстой. Өөрөөр хэлбэл нэгдсэн чуулганы дараах хууль зүйн байнгын хорооны уралдаан гэнэт зарлагдаж хууль зүйн сайд Тэмүүжнийг огцруулах асуудлыг бол хаалттайгаар хэлэлцсэн. Улмаар санал хураалтын үр дүн бол Тэмүүжийн сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн байдлаар бол гарсныг манай үзэгчид өнөөдөр бол мэдээлэл авсан байх. Тэр өчигдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанд уг нь бол 19 гишүүнтэй. Гэхдээ өчигдрийн хуралдаанд 15 гишүүн оролцсноос за энэ бол баттай бол бус мэдээ биш. Алтан бус их сурвалжийн мэдээлж байгаагаар бол нийт 12 гишүүн Тэмүүжийн сайдыг огцруулах нь зөв гэж тэмцсэн. 3 гишүүн бол одоо эсрэг санал өгсөн. Энэ 3 хэн бэ гэхээр Баярцогт, Тэмүүжийн гишүүн өөрөө нэг нь гончигдорж гисэн ийм мэдээлэл байгаа. Хуралдаан хаалттай болсон учраас баттай бас мэдээлэл гэдгийг бас тодтогъё. Тэгээ ийм байнгын хорооноос ийм шийдвэр гарсан. Улмаар өнөөдөр нэгдсэн чуулганы хэлцэх асуудлын хоёрт одоо бас засгийн газрын гишүүнийг огцруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцэнэ гэсэн ийм жагсаалт бас орж ирсэн. Өөрөөр хэлбэл гинтийн одоо үйл явдал байсан. Тэгэхээр өнөөдөр энэ үйл явдлууд ер нь хууль зүйн сайттай холбоотой хууль зүйн сайтыг огцруулах эсэх тухай энэ асуудлыг улсын хурал ярьж эхэлсэн. Энэ асуудал за хилцэж байгаа байдал ардчилсан нам ямар хөө байр суурьтай энэ дэр хандж байгаа байдал энэ төр бол үндсэндээ ардчилсан намын дотоод зөрчил бас нэлээд хэмжээнд хүрээд байгаа байна гэдгийг бол шууд илтгэж байна гэдгийг хадвар хэвлэл мэдээллүүдтэй тэргүй мэдээлээд эхэллээ. За хууль зүйн сайдын асуудлыг яагаад нууц хилцүүлэг хаалттай гормоор гэж хилцэх болсон бэ гэхээр нууцтай холбоотой бас асуудлууд байгаа гэсэн ийм тайлбарыг өгöd байгаа. Тэгээ яг ямар нууц юм гэхээр тэрийг бас хэлж мэдгүй. Ийм одоо төрийн нууцын тухай хаалттай уралдаан хийх тухай улсын хурлын хуралдааны дэг байдаг. Тэр дэгийн одоо яг ямар зүйл заалтыг үндэслэж энийг одоо ингэж нууцаар ингэж хаалттай ингэж хуралдаан болгож ингэж хийж байгаа юм байна гэдгээ бас улсын хурал холбогдох албан тушаалтнууд өнөөдрийн хүртэл тайлбарласангүй. Тэгэхээр энэ өөрөө олон нийтийн дунд бол маш тийм харамсалтай. За нөгөө талдаа бол маш тийм одоо хардталтыг дагуулсан ийм нөхцөл байдлыг бий болгоод байна л да. Угаасаа хууль зүйн сайдыг огцруулахын тулд л огцруулах гэдэг юм байна гэсэн ийм одоо ойлголтыг бол нийтийн дунд бий болгочихлоо. За нөгөө талдаа хууль зүйн сайдыг огцруулах асуудал нь өөрөө гол асуудал юм уу? Ер нь хуулийн салбарын шинжилэл нь өөрөө явах нь асуудал юм уу? За хуулийн салбарын шинжилэл нь болохгүй байгаад хууль зүйн сайдыг огцруулах гээд байгаа юм уу? Эсвэл хууль зүйн сайд өөрөө хууль зөрчсөн одоо учраас эсвэл огцруулах гээд байгаа юм уу гэдэг маш олон юм асуултууд гарч ирж байгаа. Энэ асуултуудад өнөөдөр бол хинж хариулахгүй байна. Яг одоо ардчилсан намын бүлгээс тодорхой байр суурийг тодорхой юм хариултыг өгж байгаа хүн ерөөсөө алга. За тэгээ ардчилсан намын бүлэг болохоор энэ дотроо бид нар хууль зүйн сайдыг огцруулахыг дэмжиж ингэж санал өгөх юм хүмүүс бол байгаа гэж яриад байгаа мөртлөө за нөгөө талд нэгдсэн юм байр сууринд хүрээгүй нь бас ямар учир шалтгаантай юм гэхээр яг тодорхой юм тайлбарууд байхгүй. Тэгээ энэ бүхний цаанаас нэг зөв нийт нэгэд бөөгнүүлээд ингээд том дүнгээр нь харах юм бол өөрөө нэг хувилдааны шинжтэй байдаг юм уу эсвэл нэг ямар нэг хэлмэгдүүлэлтийн байдлаар ч юм уу хууль зүйн сайдыг нэг шууд ингээд огцруулчих гэдэг юм шиг нэг юм дүр зураг буугаад байгаа юм л да. Тэгээ ямар ч байсан төвдөнд орж гишүүнээс улсын хурлын хууль зүйн байнгын хорооны дараа төвдөнд орчоос энэ өчтөрийн хууль зүйн байнгын хорооны хуралдааны талаарх мэдээллийг өнөөдөр чуулганы танхимын үүдэнд гишүүд сэтгүүлчид одоо авсан байгаа. Тэгэхээр хууль зөрчсөн гэж үзсэн үү эсвэл зөрчөөгүй гэж үзсэн юм уу гэдэг юм маш тодорхой бас асуултыг бол асуусан байна л да. Тэгээ үүнд бас ямар хариултыг өгсөн бэ гэдгийг мэдээлэл эхлээд харъя. Хаалттай уралдаад ер нь тавьсан одоо баасан гишүүний тавьсан энэ дүгнэлт засгийн газрын гишүүний огцруулахын санал бол зөв зүйтэй байна гэдээ огцруулах шийдвэр гаргасан байна. Чуулганаар хизээ орох уу? Чуулганаар өнөөдөр амжуул одоо энэ асуулгын дараа орж магадгүй орохгүй дараагийн 4 өдөр орно. Таны хувьд бас дэмжсэн байна л да. Яг ямар үндслэгийн голдож дэмжих вэ? Ер нь тэгээд нууцын зэрэгтэй асуудал да. Тэгээд тэр үед ярилцаа мэдээлэл аваад гишүүд өөрсдөө үзэл бодлороо санал өгсөн. Манай намын бүлэг бол гишүүд бол өөрсдөө одоо үзэл бодлоор санал өгөхөөр ингэ шийдвэр гарсан байгаа шүү дээ. Бүлгийн тэр шийдвэрийн дагуу санал өгсөн. Ер нь хууль зүйн сайдад хууль зөрчсөн асуудал их байсан гэж ойлгож болох уу? За хууль
зөрчсөн гэхээс илүү ажлын хариуцлага алдсан тийм зүйлүүд бол байгаа. Сайд бол мэдээж би бол тийм асуудлыг их хурл дээр их хурлын гишүүд хэлцээд асуудлаа шийднэ үстэй гэсэн тийм хариулт өгч байгаа. За хууль зүйн мянган орооны дарга төвдөнд орж бол ийм мэдээллийг өгч байна. Хууль зүйн мянган ороо өчигдөрөөр гинт хуралдаад ийм шийдвэр гаргана гэж өчигдөрөөр бол хинч төсөөлөгөө байх. Тийм ч учраас олон нийтийн сүлжээ бол одоо тэр чигээр нь хууль зүйн мянган орооны шийдвэртэй холбоотой асуудлуудаар одоо ингээд амьсгалж эхэлсэн л дээ. За тэр дунд Тэмүүжин сайд зүгээр суугаагүй. Ер нь бол хууль зүйн мянган орооны санал хураалтын дараа Тэмүүжин сайдын реакц гэж болно л да тийм ээ. Тэр жиргээгээр нь бол илэрсэн. 2 удаа Твиттерт одоо жиргсэн байгаа. Тэгээд юу гэсэн бэ гэдэг бас найруулагч манд дэлгэцэн харуулж байна. Би буруу хүмүүст буруу цаг үедээ одоо итгэж энэ бол одоо миний алдаа байжээ гэж хэлсэн байна. Энэ том алдаа байжээ гэж. За нөгөөдг жирэг нь юу байсан бэхээр сумаа харавчаад нумаануудыг хүмүүс нэг сумыг 5 сумаар одоо нэгэн зэрэг харавдаг юм байна гэсэн юм битүү хатуу утгатай. Ийм 2 одоо утга агуулга бүхий мессежүүд бол Твиттерт үлдээсэн л дээ. Тэгээ энэ талаар үлэн болсон янз бүрийн байдлаар л одоо өөр өөртөө хороо хүлээ авч санаагаа илэрхийлж байна лээ. За зүгээр Тэмүүжин сайд өмнө нь ярилцлага өгч байхдаа хэлжсэн ардчилсан нам шинжилгээг явуулна үргэлжлүүлнэ гэдэг дээр бол нэг цуулгууч болж одоо зогсож байгаа. Энэ бол одоо миний ард тунд байгаа маш том дэмжлэг гэж хэлжсэн. Өөрөөр хэлбэл ардчилсан намын бүлэгт Тэмүүжин сайд итгэж ирсэн. Харин өчигдрийн санал хураалт тэр итгэлийг нь тас загсан болов. Тийм ч учраас би буруу цаг үед буруу хүмүүст итгэж энэ миний алдаа байжээ гэж жиргсэн болов гэсэн ийм зүйлийг одоо бас хүмүүс бичсэн байна лээ. Тэг өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Тэмүүжин сайдын асуудлыг ярих байсан боловч нэгдсэн чуулганы хуралдаан дээр яг энэ асуудлыг хилцэх төхөөд ирэхэд бол эрц бүрэлдэхээ болж тэр үндсэндээ бол үлдэлтсэн одоо өнөөдрийн чуулганаар хилцэх хэрэгтэй байсан асуудлуудаас үлдсэн хэдэн асуудлыг шууд их хурлын дарга бүр иргэхийн хүрээнд хойшлол болчихсон. Тэгэхээр дараагийн 4-р өдөр хүртэл хууль зүйн сайд Тэмүүжнийг огцруулах уу гэдэг асуудал бол хойшлогдож байна гэсэн үг болж байна. Тэгээ өнөөдөр нэг эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөрийг улсын хурлын энэ тогтоолын төслийг хилцэж байх үеэр улсын хурлын гишүүн Ганбат нэг асуулт тавьсан л да. Энэ хөрөнгө оруулагчдыг юу ах вэ? Монгол улсыг шорончсон улс боллоо гэсэн мэдээлэл. За Монгол манайхан дотроо бол нэлээд ярьдаг. Гэтэл энэ мэдээлэл өөрөө гадаад одоо бас их усүрээс мэдээлэгдэж байна. Гадны одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гараад эхэллээ. Энд одоо хууль зүйн сайд та ямар байр суурьтай байна вэ? Энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ гэсэн юм маш тодорхой асуултыг тавьсан байгаа. Хууль зүйн сайд Тэмүүжин энэ асуудалд юу гэж хариулсан бэ гэдгийг сонирхъя. Ер нь бол хөрөнгө оруулагчдыг хорж цагдж байгаа юм үйл явдал өнөөдөр манад байгаа. Хилээс Монгол улсын газар нутгаас гарч явахыг нь хоригдж байгаа, эрхийг нь зүтгэлзүүлж байгаа. Ийм одоо зүйлүүд бол сүүлийн үед бол бас асар их нэмэгдсэн гэдэг ийм зүйлийг нэггээр хэллээ л дээ. Тэгэхээр шорончсон орн гэдэг дээр бид нэг тоо баримтал ярьдаг шүү дээ. Монголд одоо нийт 7000 гаруй хоригдол байна. За яагаад ийм олон хоригдолтой болчихов? Гэмтрийн нөхцөл байдлын хүнд байсан юм уу гэж ярихлаар нөгөө эрүүгийн хууль руу буудаг тийм ээ. Эрүүгийн хууль маань өөрөө хүмүүсийг шорон руу түлхсэн ийм одоо хууль байгаа учраас ялтан одоо хүмүүжигчдийн тоо ийм хэмжээгээр одоо бас тоологдож байна гэж ярьдаг. Тэгвэл яг энэ асуудлаар ялангуяа шорончсон орон мөн үү биш үү? Хууль зүйн сайд өөрийн асуудлыг ер нь ямар цонхоор харж идэг юм бэ гэдэг дээр бас Тэмүүжин гишүүн өнөөдөр сайдын хуваар улсын хурлын чуулганы энэ төр дээрээс бас дараах тайлбарыг өгсөн байна. Монгол улсыг ийм өнгө төрхтэйгээр харах гэж оролдож байгаа нь хоёр талтай байхыг үгүйсэхгүй. Нэг талаас яа харахгүй манай хууль сахиулах байгууллагууд мөрдөн шалах үйл ажиллагааны манай арга барил өөрөө дэлхийн нийтийн жишээс жоохон хоцрогдоод шалгалт явуулах, хэрэг илрүүлэх үйл ажиллагаа заавал хүнээ барьж хорж цагджээж асуудлыг нуугдах гэж оролддог. Арай жоохон тийм гаднаас харуул хүчирхийлсэн өнгө төрхтэй байгаа учраас энэс болгоомжсон байх. Сая сүүлийн 2 жилд цөөнгөө хөрөнгө оруулагчтай холбоотой гадны иргэдийг тодорхой асуудлаар тухай заримдаа бас гэрчээр
тодорхой хэрэг толбогдуулна гэрчийн мэдүүлэг авч явахдаа хилийн хорио тавих байдлаар Монгол улсаас гарахгүй гэдэг ийм зүйл хийгдээд инээсээ болоод бас тийм дүгнэлт рүү зарим талаар очсон баг. Үнэхээр манад бол одоо юу болж байна вэ гэхээр эрүүгийн байцаан шийдэх хуулийн дээр тасан сэргийлэх арга хэмжээ биш боловч хилийн хорио гэдэг байдлаар Монгол улсаас гадагш гарахгүй байх энэ боломжийг 5-6 хувь сахиулах байгууллага шууд хил дээр хэрэглэдгээс болоод зөвхөн гадны иргэд биш Монголын иргэд бас чөлөөтэй зорчих хэрэг нь өөрөө хязгаарлагддаг гэдэг гомдлууд байн гарч байгаа. Тэгэхээр хууль зүйн сайд Тэмүүжнийг сайд болсноос хойш гэмтрийн гаралт нэмэгдсэн гэж Баасан хөгшин удаадараа хэлсэн. Энэ нь ч өөрөө нэг огцруулах 3 үндслийнх нь нэг нь болчиход байгаа. За үүндээ Тэмүүжийн сайд юу гэж хэлж байгаа гэхээр тоо бүртгэлтэй холбоотой энэ баримт бол хууль зүйн салбарт хийж байгаа шинжилэлтэй холбоотой гэмтрүү бүрийг одоо ингэ алдаа мадаггүйгээр бүртгэдэг болсноор статистик мэдээ ингэж зөрүүтэй гарч байх одоо талтай гэж хэлж ирсэн. За нөгөө талаас өнөөдөр чуулганы танхимд бас юу яригдсан бэ гэхээр энэ бол их анхаарал татах сэтгэлтэй юу гэхээр урьдчилан хорих одоо энэ төвд саатуулагдчихад байгаа хүмүүсийн дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс цөөнгүй байна. Тэгэхээр юу гэдэг бизнес эрхлэгчдийг саатуулах хэрэггүй гэж байгаа юм шиг л дээ. Гэхдээ энэ үйл явц нь тохиолдол юм байв уу? Эсвэл цаана ямар нэгэн ашиг сонирхол үйлчилж яана гэдэг ийм асуудлыг өнөөдөр гişүүд чуулганы бас танхимд гаргаж ирлээ л дээ. Хууль зүйн сайд гэсэн тэн дээр бол бас нэгэн тийм юу гэх нэлээд ноцтой гэж хэлж болохоор тийм мэдгдлийг бас хийж эхлэв л дээ. Ер нь бол өөрөө хандлагын нэг тийм сонин тийм өөрчлөлт бий болсон. Яг чухам ямар өөрчлөлт юм бэ гэдгийг түүний өөрийнх нь одоо хариулснаар үзье. Хоёрт нь бас яа харахгүй манай энэ өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг бас засаж сайжруулахгүй бол энэ хуулийн байгууллагууд өөрсдөө баялаг бүтээгчид рүү мөнгө дагаж ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхол гэхээс илүүтэйгээр өөр бүлэг өөр зорилгоор баялаг бүтээгчид рүү очдог, тэднийг хордог, тодорхой хэрэг толбогдуул шалгадаг. Гэхдээ эцсийн дүндээ хэрэг нь алга болоод өөр байдлаар хүмүүс сулардаг ч гэдэг юм уу. Ийм хардлагт, ийм хандлагууд бас нийгэмд нэлээх газар авч байгаа. Энэ байдлаас болоод бас олон нийтийн дунд ер нь жирийн иргэн баялаг бүтээгч хэмж байсан хэрэг маргаанаа шудраг шийдвэрлэх гэхээс илүүтэйгээр энэ цагдж хоригдож ирүүдэн шүүгдэж байгаа юм биш үү гэсэн тийм боломж л байгаа. Энийг бид нүс шийдэхин тулд эрүүгийн байцаан шийдэх хуулиа бол үнэхээр өөрчлөхөөс өөр аргагүй байгаамаа. Хэрэг мөрддөг үйл ажиллагаануудаа бид нүс бас цэгцлэхээс өөр аргагүй байгаамаа. Хүний эрхийг хүндэлдэг, баримттай нотлогоотой асуудлыг шийддэг, хүнээр өөр нь нотлуулах гэж оролдох биш. Үнэхээр баримт нотлогоо хөндлөнгийн зүгээс байгаа бол тэрүүгээрээ бас ялдаж буруутгадаг тэр тогтолцоор очихгүй бол биднес нөгөө Вишинскийн гэж ярьдаг өөрөөр нотлуулах гэж оролдоод юм л бол барьж хориод тэр хүний амнаас өөрөө буруутаа гэдэг үгийг сонсох гэж энэ эрүүдийн шүдэх ийм хэм маяг улам бүрэл одоо хэвэн үзэл болчих гээд байгаа ийм боломж л байгаа. Тийм учраас энэ 4 сард энэ 5 сард энэ намрын чуулганаар өргөн баригдаж байгаа процессын хуулиудаар бид бол цогцоор энийг шийдэхээр төлөвлөж оруулж ирж байгаа. Энэ хууль гарчвал бидэнд ийм шүүмжил бас харьцангуй бага болно. Өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын 2 дугаарт Тэмүүжийн сайдыг огцруулах хэсэг тухай асуудлыг хэлэлцэнэ гэд биччихсэн байсан. Тэгээ ер нь бол хэвлэлийнхэн ч тэр гэсэн ер нь Тэмүүжийн сайдыг авч хэлэлцэх юм байна гэд юм өндөр хүлээлттэй байлаа. За дээрэс нь Монгол Улсын ерөнхийлөгч захиаг нэлбэгдэрж яг энэ асуудлаар Твиттерээр дамжуулан өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Чуулган хуралдаж яхахыг тэр цаг мөчд. Тэгэхээр юу гэж харж байна гэхээр магадгүй Монгол Улсын ерөнхийлөгч гэсэн яг өнөөдрийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм байна гэсэн ийм одоо юу гэдгийг ойлголтыг бас авсан байж магадгүй. Тийм ч учраас Твиттер дээр яг энэ чуулганы хуралдаантайг давхцаад ерөнхийлөгч 2 ч удаа жиргсэн байгаа. За энэ бол ихний жиргээ байна тийм. Хэрэг засгийн газрын сайдууд хариуцлага тооцохоор Тэмүүжийн сайд явж нэгдүгээрт одоо хариуцлага тооцох тэр сайд нь бишээ гэсэн ийм утга агуулгатай зүйлийг бичсэн. За дараагийнх нь бол мэдээж одоо шинжилэлтэй холбоотой өөрийн байр суурь эцнийг үзэгчтэй харж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд бол өөрөө энэ хуулийн шинжилэл, шүүхийн байгууллагын шинжилэл гэдэг энэ зүйлүүдийг бол хамгийн анх 2009 онд шудраг байц хаяа гэдэг ураг төвшүүлж анх ерөнхийлөгчөөр сонгогдтоо гаргаж ирж тавьж ирсэн. Тэгээд энийг өнөөдөр бодиттой ажил хэрэг болгож
бас хууль шүүхийн шинжилгээг хийхэд нөгөө талынх нь маш чухал багныг түшиж авч явж байгаа хэрэгжүүлж байгаа одоо бас нэг одоо фронт нь бол өөрөө Тэмүүжин сайд болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг Тэмүүжин сайд ерөнхийлөгч хэлбэгдэрч хоёрын энэ талын одоо бас нэг талаас хоёр талаас ярьж байгаа яриануд бол маш сайн нийлдэг, гар нийлдэг ийм одоо бодлогыг бол бас гаргаж ирж тавьж байгаа юм хүний хувьд Монгол Улс ерөнхийлөгчийн зүгээс яалтч байхгүй хууль зүйн сайдыг өмөрсөн ийм одоо байр суурийг өөрийн одоо аль бие усны Твиттер хуудасаар бол дамжуулан илэрхийллээ гэж үзэж болохоор л да. Гэхдээ энэ дээр бас нэг сони юм байна. Яагаад заавалчгүй Твиттер хуудасаар илэрхийлэх болсон бэ гэж. Твиттер хуудасаар бол маш богинохон одоо санаагаа товчхон хэлэл ингээл болчихдог. Тэгэхээр товчхон мессежийг хүргэхийг хүсэж л дээ ерөнхийлөгч маань. Энэ хугацаанд тодорхой мессеж. Богино хугацаанд тий. Тэгвэл ерөнхийлөгч өөрөө одоо ирж гисэн баг энэ асуудалд өөрөө оролцоод энэ чуулганы хуралдаан дээр оролцоод өөрийн байр суурийг бүр илэрхийлээд ч юм уу. Ингээд явах бол бас боломж нөгөө талаас байгаа. За эх 7 хоногийн 4-р өдөр нэгдсэн чуулганы хуралдаанаар Тэмүүжин сайдын асуудлыг авч ярина. Үргэлжлүүлээд ярина. Зүгээр Тэмүүжин гэдэг хүнд одоо нийт мас ингээл амар хайртай болчоод ингээл харамсаад ингээд байгаа бас огцорчих юм шиг байна гэдэг ч юм уу. Хууль зүйн байнгын орон согцруулах нь зүйтэй гэдэг юм шийдвэр гарсан болохоор ингээд харамсаад байгаадаа биш бах. Хамгийн гол нь хуулийн шинжилэл хуулийн байгууллагын шинжилэл хууль зүйн салбарын шинжилэл бол хийгдэх ёстой юмаа гэдэг дээр иргэд олон нийтэд хүлээлттэй. Өнөөдөр ядуу мөнгөгүй айлын хүүхэд жишээ нь ядарсан айлын хүүхэд бол нэг алдаж даруйж явж байгаа нэг жижигхэн хэрэгт орооцолтоход маш том хэмжээний ял аваад явчихдаг. Мөнгөтэй баян царган затгалын айлын хүүхэд бол юу гэдгийг одоо нэлээд том гэмт хэрэгж гисэн байхад чинь жижигхэн ял аваад эсвэл ингээд молтроод явчихдаг. Бодит байдал өнөөдөр үнэхээр тийм л байгаа шүү дээ. Бүгд хүн болгон хуулийн өмнө эрх тэгш бай гэж эрх тэгш байна гэж тунхагладаг боловч энэ бол өөрөө зүгээр хоосон лоозон болсон. Тэгэхээр энийг хэрэгжүүлээ гэдгийг энэ ард түмэн хүсэж шít. Энийг чинь хэрэгжүүлэх гээд явж байгаа хуулийн шинжилгээ хийх гээд явж байгаа нөгөө сайдыг нь одоо энэ шинжилгээ гэж нэрлэгдээд байгаа энэ засгийн газрын хамгийн одоо өнгөтэй өөдтэй явж байгаа сайдыг нэг багныг нь тулж байгаа энэ сайдаа энэ ардс нам өөрөө яагаад авч явах гэдэг юм гээд хамгийн гайхалтай асуудал болоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө засгийн газрын сайд нар нэг суулж огцруулна гэж ярьдаг шít. Шүд суулна гэж ярьдаг. Өнөөдөр ардс нам өөрийнхөө шүдийг суулгах гэдэг юм уу яах гэдэг. Ийм одоо сонин дүр зураг өнөөдөр харагдаад байгаа. Тэгээд энэ дээр л иргэд олон нийт бол нэлээд тийм бухимдалтай бас тийм харамсалтай гомдолтой хандж байгаа болов уу гэсэн зүгээр ийм хандлага бол ажиглагдаад байна л да тийм. За хууль зүйн сайдаа гэдэг төр хувь хүнийг нь ярихаа бай тийм. Гэхдээ үүний цаана шинжилгээ асуудал давхар хөндөгдөж байгаа. Хууль зүйн сайдыг огцруулснаар шинжилэл бас ингээд хазаарлагдчих гэсэн юм боломжтой иргэдэд байна. Яагаад ингэж боломжлох ёстой вэ гэхээр ийм үндслэл нь бас байгаа. Юу бол болж байгаа үйл явдалд холбогдуулан хууль зүйн сайдын хүчин хэлжсэн шинжилэл яг хувь хүмүүстэр одоо тулж ирсэн. Тийм учраас эсэргүүцэл гарч ирж байна. Тэр эсэргүүцэл нь над дээр бууж байна гэсэн ийм одоо утга агуулга бүхээс битгэлийг хийсэн. Тэгэхээр ингэж ийм одоо хууль зүйн сайд ингэж мэдэгдэж байгаа учраас олон нийт тэгтээ дэргүүд тэгж хардах одоо үндэс нь бий болчихж байгаа юм л да. Хоёр тус нь бол нэгдүгürt гишүүдийн эрц хүрээг үгсэн юм шалтгааныг бол туужсан. Гэхдээ энэ бол нэг тийм үндсэн шалтгаан бол биш байх. Ардчилсан нам дахиад дотроо ярих хэрэгтэй болсон байна. Бас асуудал байна гэдэг. Тэр өнгөрсөн хугацаанд яг энэ хууль зүйн сайд Тэмүүжний огцруулах асуудал дээр бол Монгол ардын намын бүлэг, бүлэг тариалагдж байгаа гишүүд төдийлөн байр суурь илэрхийлэхгүй байна. Тэд зүгээр л үйл явдлын хөндлөнгөөс ажиглаж байна. Тэртээ тэргүй тэдэнтэй тэдэнгүүгээр ардчилсан нам дотор ямар нэгэн байдлаар бужигнаа үүсээд байгаа учраас тэд зүгээр л харж байна. Асуудал хаашаа яаж ирэх нь гэдэг. Тийм ч учраас тэд энэ асуудал дээр юу гэдгийг нэг яаран байр суурь илэрхийлэх юм уу хүсэхгүй байх шиг байна л да. Тэгээд бүлгийн дэд дарга одонд байж гисэн хэлсэн. Бид Тэмүүжин сайдын огцруулах асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай байна. Бүлэг дотроо дахиж ярих хэрэгтэй байна гэдгээ бас ил дот хэлсэн л да. Ингээд одон туяа гишүүний өгч байгаа мэдээллийг одоос үзэгчтэй үзүүлээ. Тэгээд тэрнээс өмнө бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Ер нь түрүүний Тэмүүжин сайдын яриан дээр бас гарлаа. Энэ ашиг сонирхлын төлөө биш. Нийтийн ашиг сонирхлын төлөө биш. Өөр ашиг сонирхлоор хорж цагдж байгаа юм хандлага бий болчихлоо. Тэгээд энэ өөрөө бол юу гэсэн үг вэ? Нилээд тийм аюултай, нилээд одоо тийм болгоомжлох үз засахгүй бол болохгүй ийм дүр зураг бий болж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд хууль зүйн сайд хүн улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдааны одоо суудал дээрээсээ ийм үгийг өнөөдөр амнаасаа унаглаа шүү дээ.
Тэгэхээр хандлага бий болчлоо гэж хэлж байгаа нь өмнө нь ерөөс ийм хандлага бий болоод ингээд бүр нутагшдсан байсан юм уу? Эсвэл энэ хандлага саяхнаас бий болж байгаа юм уу гэдэг цаг хугацааны үед тийм ялгаа хэлээч. Тэгээ ер нь энэ өөрөө шинээр ийм нөхцөл байдал бий болчихлоо гэдэг агуулгыг бол түүний ярианаас шууд ойлгогдно л доо. Түрүүний ярьсанаас ашиг сонирхлын төлөө нийтийн ашиг сонирхлын төлөө биш өөр одоо ашиг сонирхлоорч хорж байгаа цагдж байгаа ийм зүйлүүд бас байна гэдэг энэ зүйлийг хэлжлээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөр ашиг сонирхол гэдгийг юу гэсэн үг? Өөр ашиг сонирхол гэхээр хуулийн дагуу нийтийн ашиг сонирхлын төлөө л одоо энэ хууль хүчний байгууллагын бол ажиллах ёстой шүү дээ. Хувийн өмчийг хамгаалах, хувийн эрхийг одоо хамгаалах тийм ээ. Эрхийг зөрчих эсрэг байх гэдэг юм. Эсвэл нийтийн ашиг сонирхлын төлөө. А тэрнийхээ төлөө биш үндсэн үүргээс өөр зорилгоор бизнес эрхэлж байгаа хүмүүсийг бариад байна. Тэгэхээр энэний цаана юу ажиллах вэ? Гэдгийг бол иргэд олныг өөрсдөө бодно гэж. Тэгээд энэ бол өөрөө бас нэлээд тийм аюултай юм нөхцөл байдал, нэлээд аюултай юм хандлагыг илэрхийлчихлээ. Энэ бол нэлээд анзаарч харах юм ноцтой үгийг өнөөдөр бол Тэмүүжин сайд амнаас унгасан гэж болж байна. Тэгээд яг энэ Тэмүүжин сайдын огцруулах эсэгтэй холбоотой асуудлаар Тэмүүжин сайд өөрөө ч хэвлэл мэдээлэлд телевиз, радио, сонинд байр суурь илэрхийлэхээс ирж татгалзаж байна л да. Нөгөө талаас энэ талаар намынхын гишүүд ч ерөөсөө ярих дургуунтай сэтгүүлчдийг тойрч цухтаагаал. Ингээхээр өөрөө энэ нам дотор нилээд ширүүн бас тийм зодон болоод байгаа юм. Тэгээ ярьж болохгүй бас эсвэл юу байгаа гэдэг юм хардалт төрж байна. Түрүүн нэвтрүүлэх хөтөлбөрийнхэнд хэлсэн. Тэгэхээр нэг талаасаа зүгээр шууд хэлмэгдүүлээд ингээд унгаах гэдэг юм уу? Эсвэл нөгөө талаас үнэхээр өөр хүмүүс ашиг сонирхолтой тулсан учраас унгаах гэдэг юм уу? Эсвэл гурав дахь нь нөгөө хуулийн салбарын шинжилэл гэж ярьж байгаа энэ шинжилэл маань өөрөө буруу замаар яваад байгаа учраас буруу хийгдэх гээд байгаа учраас тэрийг нисргүүцэж болиулах гээд байгаа юм гэсэн юм гурван хувилбарыг гаргаж ирж болохоор юм. Тэгэхээр гурав дахь хувилбар дээр бол иргэд олон нийтийн зүгээс ч тэр мэрэгчлэнүүдийн зүгээс ч тэр төдийлөн бас яг тийм энэ бол хамгийн боломжтой хувилбар гэж үзэхгүй байгаа. Тийм тэгээд одон тоо гишүүний мэдээллийг хүргэе. Тэгээд бүлэг дээр бол дахиж бас ярилцсанаа гэдэг энэ асуудлыг одон тоо гишүүн өнөөдөр байр суурь илэрхийлж хэллээ. Тэгэхээр хуулийн салбарын шинжилгээ асуудлыг бол ер нь манайхан бол энэ асуудал дээр одоо би бол хууль зүйн байнгын хорооны гишүүн биш л дээ. Хууль зүйн байнгын хороон дээр бол голцоо энэ асуудал дандаа дэмжигдээд хэлцэгдээд явжсан. Сүүлийн үеийн хууль зүйн байнгын хороон дээр бас энэ зарим оруулж ирж байгаа хууль нь маш алдаатай байна. Ийм хууль болж болохгүй гэсэн ийм зүйлүүд бол яригдсан. Тэгэхээр Тэмүүжин сайдын асуудлаар бол манай нам бас бүлэг дээрээ энэ талаар тодорхой одоо ярина. Тэгэхэд бол одоо ямар зүйл нь зөв болсон, ямар зүйл нь буруу болсон гэдгийг бол нэлээд одоо бол бүлэгтэр дэлгэрэнгүй ярих байхаа гэж байна. Ийхүү эрт цэрэг байна гэсэн шалтгаанаар улсын хурлын дараа энэ хол алах тогтсноор өнөөдрийн чуулган бол одоо өндөрлсөн. Харин хамгийн анхаарал татчихсан Тэмүүжин сайдын огцрол хэсэг асуудлыг эрх бүрэг гарагийн улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болж байна. Өөрөөр хэлбэл эрх бүрэг гараг хүртэл бараг 7 хоногийн хугацаа бол байна гэсэн үг. Энэ хооронд ардчилсан ном дотроо хэрхэн яаж ярилцахаас одоо бүх зүйл шалтгааллах юм болов уу гэсэн ийм л ойлголт төрөөд байна л. Өөрөөр хэлбэл юу гэдэг ардчилсан номд хангалттай хугацаа л одоо байна л да 6 хоног гэдэг бол. Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг хүртэл оруулж ирж ирсэн. Яг энэ асуудал дээр зүгээр ярихад засгийн газрын сайд нарыг өмнө нь огцруулах асуудлыг оруулж ирж ирсэн. Давхар дээдлийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг наашлуулъя гэж ярьж байгаа сөрөг хүчнийхэн маань яг хууль зүйн сайдын асуудал дээр бол төдийлөн бас тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа. Энийг бол бас анзаарч үзэх ёстой. Тэгээ энэ дээр зарим хүмүүсийн зүгээс бас тийм сонин одоо гаргалгааг бол хэлж байна л да. Юу гэхээр нийт масс энэ хуулийн шинжилгээг бол дэмжиж байна. Тэмүүжин сайдад одоо хайртай болчихо. Тэмүүжин сайдыг гэхээсээ илүү. Энэ хуулийн шинжилэл нь хэрэгтэй байгаа учраас энийг хийх гээд яваад байгаа хүний цааш нь тулталын ажлыг хийлгээч гэдэг талд нь байна. Энэ тохиолдолд нөгөө санал хураалт болоход Конопон дээр сайдыг авч үлдээ гэдэг тал дээр нь Монгол Ардын намынхын хэрвээ яагаад дарж болохгүй гэж байна. Сөрөг хүчин гэхээр дандаа бүх юмыг сүр зогсдог. Засгийн газрын хүн унжлээвэл сайн байдаг гэдэг логикор биш. Яг нөгөө талд нь хэрвээ тэгвэл зогсуул яадаг юм. Ингэх юм бол харин Монгол Ардын намын хувьд бол илүү одоо рейтингийг өсгсөн, нэр хүндийг өсгсөн ийм бас тоглолт улс төрийн одоо бас алхам байж болох юмаа гэсэн бас нэг юм гаргалгаа хийж байгаа хэсэгч бас байна л да. Тэр нь бол өөрөө бас сонин бодож үзвэл бас болохоорч бодож үзэхэрч ийм бас гаргалгаа авч явж магадгүй тийм. Бол яг улс төрийн хожоо хайх юм бол бас хэцүү л дээ. Шинжлэлийн засгийн газрын өрөөний өв шинжлэл тийм үү. Энэ шинжлэл хамгийн эрчтэй хүчтэй хийж байгаа салбар нь хууль зүйн салбар. Энэ салбарын одоо туг дарцганд болсон сайдыг нь огцруулчвал улс төрийн талаасаа бол үүдгэн
ардчилсан намд бол хас хоноод авчирна. Гэхдээ Нөгөө өрсөлдөгч нь бол мэдээж ардчилсан нам хас хоноотой л байгаасаа гэж л хүсэх байлгүй дээ. Зүгээр яг хуу нөгөө улс орны эрх ашиг энэ дээрээгээд тэр зүйлээ харах юм бол одоо бас чиний хэлээд байгаа гаргалгаа байж болох талтай. Гэхдээ л энэ ч бас улс төрийн давхар яваад шүү дээ. Монгол Ардын намын бүлгийн зүгээс зүгээр дандаа нэг улдан эсэргүүцэгч зүгээр л ингээл чангаадаг гэсэн ийм одоо нэр хоч нь нэг талдаа давмгаалчаад байгаа яг тохиолдолд зүгээр тэр талд нь бас магадгүй ийм тоглолт хийгдэхгүй ч болно л да. Зүгээр энэ бол өөрөө бас байж болох юм, алхам байж болох юм уу гэдэг зүгээр юун дээр өнцөг дээр ярихад. Тэгтээ заавч одоо тий Тэр хожаал харж байгаа гэж би бодож байна. Хэрвээ өндөр чиний хэлж байгаа шиг бодож ирсэн бол өдөрт байр суурь илэрхийлээд дуурчих хэвээр байсан билгүй дээ. Тэгээ чимээгөө байгаад байна гэдэг маань л тэртээ дэргүү тэднэртээ ардчилсан намтар үйл явдал өрнөж байна. Тэнд зодон болж байна. Тэр хөндлөнгөөс л хараад ажиглаад хийж хоцохгүй байхгүй. Ер нь бол Ардын намын нэр хүнд өсөхгүй байхгүй. Яг улс төрийн хожоо байж болох юм. Улс төрийн хожоо гэдэг нь юу вэ? Хууль зүйн салбарын шинжилэл зогслоо. Улс орны нэг том асуудал гацлаа. Энэ нь Монгол Ардын намынханд улс төрийн хожоо юм а гэж ойлгох юм бол тэгвэл энэ улс орн ч муу багтсан Монгол Ардын нам сайн гэсэн ийм логик эндээс харагдах гэдэг чинь. Тэгэхээр эндээс бол мэдгүй одоо өмнөх нөгөө 96-аас 2000 оны хооронд ажилладаг байсан яг тэр арга барилаараа явах юм бол одоо орчин цагийн улс төр бол арай өөр болох ёстой болов гэсэн зүгээр юм бодлоо. Тэгээ нөхцөл байдал эх 7 хоногт хэрхэн яаж өнтөйгээд харъя. Яаж явах нь гэдгийг харъя. Юу бол хөтөлбөрийн төр өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.